Зөвлөлтөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 8 дугаар сарын 17-оос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус хурлыг зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагаас хуралд оролцогчдын болоо зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангаж, гамшигаас хамгаалах болоод гал төмрийн хяналт шалгалтыг өдөр тутам зохион байгуулан аль багчид 24 цагаар томилгоожин үүрэг гүйцэтгэж байгаа юм а. Нэгдсэн үндэстний байгууллагын зөвлөлтөө тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотноо үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр болцсошгүй эрсдэл ослоос өрсөн сэргийлэх арга хэмжээг онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж, онцгой байдлын ерөнхий газрын ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Болцсошгүй гамшигын эрсдлээс өрсөн сэргийлэх хяналт шалгалтыг бол өдөр тутам хэрэгжүүлж байна. За мөн одоо тэсэр дэлбэрэх бодис химийн ослоос одоо өрсөн сэргийлэх үзэлгүүдийг бол одоо манай таналтын бүлгүүд бол тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа. За гал төмрийн аюулаас өрсөн сэргийлэх чиглэлээр одоо манай гал унтраах албаа агч нар одоо цэг дээр одоо байршил одоо бас үүрэг гүйцэтгэж байна. Мөн одоо усны бүлгүүдийг бас туулгал дагуу завьт эргүүлүүдийг бас төвлөрөө ажиллагааж болох. За шаардлагатай нөхцөлд одоо агаараас иргэнхээ хавар халгаа зохион байгуулах одоо 111-р ангийнхаа эсэх онгоцтой бүлгүүдийг бол бэлэн байлуудыг хангуулад ажиллаж байна. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн одоо үүрэг чиглэлийн дагуу хамтарсан багцуудыг бас бид нар гаргаад ажиллаж байна. За энэ дээр одоо онцгой байдлын байгууллага, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын хамтарсан багцууд зам дагуу бол ажиллаж байгаа. За энэ одоо цаашдаа бас томоохон төлөөлөгч нар ирэх шаардлагатай нөхцөлд бол одоо бас энэ багцуудыг идэвхжүүлж нэмэгдүүлэх юм уу үйл ажиллагааны одоо чиглэлээр нь ажиллуулах тийм одоо бэлтгэл ажлуудаа хангаад үйл ажиллагаа явагдаж байна. Одоо COP17 хурлын үеэр үүсч болцсохгүй эрсдлээ бид нар бол үнэлээд энэ нөхцөлд одоо ямар эрсдэл гарах уу, энэ нөхцөлд одоо аврах ажиллагааг зохион байгуулах, за мөн одоо иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, за мөн одоо энэ төрийн одоо томоохон албан тушаалтнууд буюу одоо гадаад орны албаа хаагчдыг одоо бас хамгаалтанд авах гэдэг маш олон төрөл чиглэлээр одоо энэ төлөвлөгөөт ажлуудаа бид нар бол батлаад гаргацсан. Энэ хүрээндээ бас онцгой байдлын байгууллага 2 удаа одоо дадлаг сургуулийг хийж үтсэн байгаа. За мөн одоо бус байгууллагатаас хамтраад бас ингэ хийж байгаа. Ер нь одоо үүсгэн нөхцөл бид нар бол ажиллах бүхэл бол боломжит тийм одоо ажлуудыг бол одоо төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу бол үйл ажиллагаа хэвээ явагдаж байна гэж одоо ажиллаж байна. Аюулгүй байдлыг хангах хүрээнд зөвлөлтөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал зохион байгуулах цэнхэр бүсэд гал төмөр гарсан үед гал төмөр унтраах, нүүлгэн шилжүүлэх хариу арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсрууллаа. Мөн гал төмөр уур усны осол цацраг хийм тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүтлгүүд томилгоожин үүрэг гүйцэтгэж байна. Үндэсний авах гэдэг химийн ажиллагааны салбарын тэс дэлбэрэх бодисоос хамгаалах бүлэг, цацраг химийн осоос хамгаалах бүлэг үндсэн 4 бүлэг ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол 2 ээлжээр ажиллаж байгаа. За манай бүлгүүд маань болохоор үндсэндээ COP-ын байрлалд цацраг химийн аюулгүй байдлын тандалт, дисэлгээний тандалтыг явуулж байгаа. За COP-ээс өмнө үндсэндээ урьдчилсан үзлэг хийж ажилласан. COP-ийн үеэр бол ерөнхийдөө өглөөний цагаар бол цацраг химийн тандалтын ажиллагаа явуулж байна. Дэсэг дэлбэрэх бодисын тандалтын ажиллагаа COP-ийн хуралд бассны дараа бол ерөнхийдөө объектуудаар явж хяналт шалгалтын ажил үзлэг хийж байгаа. COP17 олон улсын хурлын үеэр үндэсний авах хүрээний агаарын ажиллагааны салбараас 2 бүлэг ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Энд манай бүлгийн хувьд болохоор цэнхэр бүс аюулгүй байдлыг хангах, аюул гамшиг тохиолдсон үйлдэл нүүлгэн шилжүүлэх ийм үүрэгт гүйцэтгэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга хушууч генерал Ариун буян зөвлөлтөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд оролцож байгаа нэгдсэн үндэстний байгууллагын хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрийн Аз намхан лам бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан ноён Риокита, нэгдсэн үндэстний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газрын боонтх газрын дарга Анимиш Кумар, нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн уур амьсгалын өөрчлөлийн хилцээний дасан зохицох чадварын салбарын дарга Мария Атиля тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар харилцсан санал солилцлоо. COP17 одоо арга хэмжээний хүрээнд бид нар одоо 2 талт одоо хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа одоо байгалийн гаралтай гамшигт одоо аюулт үзэгдлийн эрч сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааны бас боломжуудыг одоо илэрхийлж ярилцж байна. Ялангуяа одоо иргэд олон нийтийн оролцоог дэмжих, гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд
хот суурин газрын одоо төсвөрлөх чадхыг одоо бэхжүүлэх асуудлууд, дээр нь одоо эрс сэрэмжлүүлэх замаар ард иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад одоо мэдээллийг түгээх механизмыг одоо түгээх асуудлууд дээр төсөл хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэх тал дээр бас санал солилцлоо. Нүүбийн одоо гамшигын эрсдлийг бууруулах газар, за мөн одоо байгаль орчныг одоо хамгаалах үйл ажиллагааны одоо хөтөлбөрийн хүрээнд энэ улс орнуудад хэрэгжүүлж байгаа одоо төсөл хөтөлбөрүүд, за уур амьсгалын ногоон сан, энэ дэлхийн ногоон сангуудаас одоо санхүүжилт авч босгох чиглэлүүдээр одоо харилцан одоо саналаа солилцлоо. Мөн одоо онцгой байдлын байгууллагын одоо мэрэгчлэнүүдийг техникийн төвшөнд техникийн уулзалтуудыг одоо хэрэгжүүлэх замаар чадваржуулах чиглэлээр одоо санал солилцлоо. Мөн хурал олж байгаа барилга байгууламжийн галын айлг байдлыг хангуулах зорилгоор онцгой байдлын байгууллагаас гамшиг гал төмрийн улсын яналтын 30 гаруй байцаагч нар хяналт тавьж болзошгүй эрслээс сэргийлэх хүрээнд 10 бүлгийн 80 гаруй албагч томилгоожин өөрөг гүйцэтгэж байна. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа нийт дуудлага мэдээллийн 80 орчим хувийг объектын гал төмрийн дуудлага эзэлж байна. Тиймээс энэ удаагийн онцгой байдлын цаг нэвтрүүлгийн энэ хэсэгт объектын төмрийн нөхцөл байдал шалтгаан урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Улсын хэмжээнд он гарсаар 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2518 удаагийн объектын гал төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. Тус дуудлагын дагуу Төв нутгийн онцгой байдлын байгууллагын аль багчид үүрэг гүйцэтгэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 1496 иргэнийг гаргаж тусламж үйлчилгээ үзүүллээ. Харин гал төмрийн улмаас 54 иргэн нас орж 48 иргэн түлэгдэж бэртсэн байна. Объектын гал төмрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал төмрийн тоо 12.5% буурсан бол гал төмөрт өртөж нас орсон хүний тоо 31.7% өссөн үзүүлэлттэй байна. За орон сууцны айл өрхөд ерөнхийдөө галын тохиолдол мэдрэгч болон одоо галын одоо дотор усны даралт зөв галын гидрануудын бүрдэл хэсгүүдэд бүрдүүлэх шаардлагатай. За сүүлийн үед ажиглагдж байгаа тохиолдлууд гэх юм бол галын тохиолдол мэдээллүүдийг болохоор тогтмол давтамжтай дуурдаг учраас дээр одоо ерөнхий пүүлт тэжээл өгж байгаа хэсгүүдийг маань салгаад за нөгөөх маань ажиллахгүй болох жишээ нь. За иргэд маань өөрсдөө нөгөө нэг хэрэглээ нэг энэ ажиллагааныхын талаар мэдлэг ойлголт маань дутуу учраас ямарваа нэгэн байдлаар тухайн ажиллаж байгаагүй мэдэхгүй тохиолдлууд гарч байна. За нөгөө төвөр нөгөө нэг одоо орон сууцны хороолуудад суулгаж байгаа галын гидрант одоо дотор усны даралтын цагийн бүрдэл юмнууд маань дутуу. За энийг ямарваа нэгэн байдлаар хулгай зэлгээ нэг бол одоо сөөхөн хариуцдаггүй, хүлээлцдэггүй одоо барилгын гүйцэтгэгч чампаа юм уу сөөх орондоо хүлээлцгүйгээс болж тодорхой хэмжээгээр эзэнгүүжүүлээд за маань анханасаа бүрдэл байхгүй байсан ч гэдэг. Ийм тохиолдлуудаар ажиллахгүй тохиолдлууд их байна. Аж ахуйн нэгжүүд маань айлгуудлын дүгнэлтийг болохоор 2 жилийн хугацаанд 1 жилийн хугацаанд тогтмол аваад явдаг. Ингэхдээ болохоор одоо тухайн одоо газар орон нутгийн байцаагчаас одоо үзэг шалгалтайгээд тогтмол аваа явдаг боловч хүн байгаа газар эрсдэл байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо галын айлгуудлын тухай хууль заасан сургалт юмнуудаа тогтмол авах, гал онтрог хаан шатны багаж зөвшөөрлөмжүүдийн одоо бэлтгэл бэлэн байдлуудыг тогтмол хангах. За ер нь тэгээд хамгийн гол нь гал төмөр гарвал одоо харилцан одоо хамтын ажиллагаа уялдаа холбоо юмудаа сайжруулад тогтмол ингээд нэмэгдүүлж явах шаардлагатай байна. Объектын гал төмрийн 28.2% захиргааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс 55.2% нь иргэдийн санамсар болгоомж үйлдэлээс 5.3% нь бусад төрлийн шалтгаанаас үүдэн гарсан бол шалтгаан нөхцөл нь эцэлэн тогтоогдоогүй. Шалтгаан тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа гал төмөр 11.3%-ийг эзэлж байна. Захиргааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэн гарсан гал төмрийн шалтгаан нөхцөлийн 52.4% ашиглалтын буруугаас, 33.3% нь угсралтын буруугаас, 14.3% техникийн хэмнэлээс үүссэн байна. Харин нийт бүртгэгдсэн гал төмрийн 65.5% нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол нэг 17.8 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий боловч одоо гал төмрийн дуудлага мэдээлэл өдөр бүр гарсаар байгаа. Байрны гадаа хог болон хогийн суг болон ерөнхийдөө нэг ил галтай холбоотой гал төмрүүд одоо дээдлэх дуудлага мэдээлэлд 24.5 орчим хувийг эзэлж байна. Айл өрхөд маань одоо галгын үйлрэл эхлэхээс өмнө олон жил болсон пэшин зоохныхаа нэг шарлаад удацсан байдаг хэсгүүдээ нэг шалгаад тэгээд эхний нэг 2-3 удаагийн галгалгаан дээр тогтмол эзэнтэй байх шаардлагатай. Тэгэхгүй болохоор нэг зуны үйлрэлдээ галлахгүй байж байгаад хүүтрээд цочор галдаг. Түүний улмаас нэг халт юмнууд үүсэх эрсдэлтэй байдаг. Тэгвэр одоо мэдээж захиргаан ашиглалт холболт төгсрэлтэй гал төмрүүд бол бас цонхолж байна. Тэгэхээр бас мэргэжлийн байгууллагаар захиргаан холболт төгсрэлтуудаа шалгуулад за болж өгвөл даатлагч болон одоо тодорхой хэмжээний зориултын хоолой юмар нь холбоо төгсрүүлээд за тэгээд тухайн хүчин чадалтанд тохирсон
одоо нэг цахилгаан утас юмнуудыг ашиглах шаардлагатай байна. Нэгдүгээр дугаараа хийм мэдрэх алсын зан төхөөрөмжийг бэлэн байдлыг хангах, ажиллагааг нь шалгах хэрэгтэй байна. Одоо зуны үйлрэлд гэр Монгол гэрийг хураадаг, байсан савнд ордог, лагаарт цусланд гардаг. Тэгээ орж ирээд нэг угар мэдрэх төхөөрөмжийн тэнтэйгээ мартцсан тийм тохиолдлууд их гардаг. Түүнээс тэрнийг байхгүй үед галдуулж угаартах хэрэгцэл гардаг учраас тэр төхөөрөмжөө олж одоо зөв байрлуулж ажиллагааг нь шалгах хэрэгтэй байна. Дараагийн дугаарт нь болохоор зөөх бишингийнхэн бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй байна. Энэ зунжингаа бороо орц ялангуяа ханан бишинтэй айлууд тоосгоо ямтантай дэшэн гардаг, бороо их орсноос болоод гадна талд нь нурах, шавар нь нурах, тоосгон нор дэвцнээс яндан нурдаг. Тийм учраас таталтгүй болохоос угаартах хэрэгцэл бий болдог. Ийм учраас энэ зөөх бишингийнхэн бүрэн бүтэн байдал, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах хэрэгтэй байна. Дараагийн дугаарт нь зөөх яндан бишингээ хөөлүүлэх хэрэгтэй байна. Жилдээ нөгөө галдаргааны үйлдвэрлэл ихсэн хавар галалтсан хөөстөө хөөлж амжихгүй бол одоо манай 70.9410 гэсэн утсанд хэлээд за манай засварчдаар үнгөө хөөлүүлээрэ гэж хэлэх байна. Угарын хий мэдрэх төхөөрөмжийг одоо суйрлуулахдаа бид нөгөө байшин бол таазанд доош нь харуулж, гэрт бол тооныхоо хой төсөгтөнд доош нь харуулж, аль болох өндөрт өөрийн байгаа одоо өндөр түвшинд л байрлуулах хэрэгтэй. Нөгөө төхөөрөмж маань алсын дамжуулагчтай учраас тэнд дотор угарын хий мэдэрх юм бол хэрвээ угаар гарах юм бол манай хяналтын нэгдсэн төв дээр нөгөө төхөөрөмжөөр мэдээлэл дамжуулдаг. Тийм учраас бид нар тэр тухайн айл иргэд рүү утастаж танахаас одоо угарын хий илэрч байна шүү гэсэн мэдээллийг манай операторууд тухайн айл өрхөд өгдөг байна. Ийм дэргэд айл өрх аж ахуй нэгж байгууллагууд галын аюулгүй байдлыг сайтар хангаж, пэшин зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хурж түлэгдэх гэмтгээс сэргийлэх, цахилгааны удас залгуур, ил гарах зүйл, шатах тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, халуун үнс нурам, галтай цог хаягдлах, хогийн ил цагт хаяхгүй байх, цахилгаан гагнуур, халагчийг ашиглагтаа цахилгаан ашиглалтын дүрм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар заавчилгаа авах. Аж ахуй нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтрааг автомат тоног төхөөрөмж тохиолдол, гал унтрааг хангах шатны багц хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэргээр үүсэж болзошгүй гал төмрийн айлаас өрчсөн сэргийлэхийг зөвлөж байна. Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өрнсөн онцлог үйл явдлын мэдээллээр онцгой байдлын цаг нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Онцгой байдлын ерхий газар Америкийн нэгдсэн улсын Номхон талаан хуурай замын цэргийн командтай хамтран Говьинчин 2026 олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулалттай холбогдуулан ажлын эсгийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар сургалт дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны академик сургалтын сэдэв, Иштапын дадлага, хээрийн дасгалын зураглалыг эзэслэн хэлэлцэж шийдвэрлсэн юм. Ирэх 9-р сард болох тус олон улсын сургалт дадлага сургуульд 20 орны зочид төлөөлөгчид гадаад улсаас Монгол улсаас байгаа элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, гамшин эрсдлийн удирдлага, эрен хаах аврах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр сургалт дадлага зохион байгуулж туршлага солилцсноо. Бүгд найрамд Солонгос улсын Гингон мужийн галын албаны академиэс зохион байгуулсан гамшигаас хамгаалах, өрсөн сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх олон улсын туршлага судлах сургалтанд онцгой байдлын байгууллагын 14 албаагч хамрагдлаа. Тус мужийн галын албаны академи нь 2014 оноос хойш гадаад улс орнуудын гал төмөр, унтраах, гамшигаас хамгаалах салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм. Энэ удаагийн сургалтын хүрээнд албаагчид уснаас болон хот хотор эрен хаах аврах ажиллагаа, объектын гал төмөр, унтраах дадлага сургуулалтыг хийж, өндөр барилга болон томоохон үйлдвэрийн гамшигын менежментийн систем, удирдлагын төвүүдийн үйл ажиллагаатай танилцж туршлага судлалаа. Их Монгол улс байгуулагдсан 820 жил, Өгөөдөө хааны менцлийн 840 жил, Эрдэнэзүү хэд байгуулагдсан 440 жилийн өв тохиолдуулан олон улсын эрдмийн чуулган хүрээнд зохион байгуулсан Монгол уламжлалт тэмцээнээс хөх тэнгэрийн аврагчид баг нийлбэр дүнгээр дийдвэрт шалгарлаа. Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд онцгой байдлын байгууллагын хөх тэнгэрийн аврагч аравтынхан үндэсний сурын харваны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол цэмэргэд аравтынхан морин уралдааны төрөлд дид байрыг эзэлсэн юм. Уранга аймгийн хар хорин суманд болсон тус тэмцээнд зэрэг төвчний жинжин штаб, хил хамгаалах байгууллага, онцгой байдлын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аравтын дайчид оролцож хурд түүч авхаал цамбаа цэц мөргөнөө сорин өрсөлдлөө. Монгол цэргийн баатарлаг төвх дайчин уламжлалыг өвлүүлэх, эх оронч үзэл бахархлыг төлөвшүүлэх, аль багштын бие бэлдэр сэтгэл зүйн төсвөр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгууллаа.
Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа халбаагчдын аж мэргэжлийн онцлог, гамшигаас хамгаалах мэдлэг мэдээллийг хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.